Сайн байцгаана уу? Стартап терминалын захирал Жаргал сайхан байна. За ингээд өнөөдөрт би та бүхэнд өдөр тутмынхаа ажил эрхээ хөтлийн явуулахад өөрийнхөө ашигладаг аппликейшнуудаас танилцуулахад бэлэн болсон байна. За эхлээд та бүхэнд би өөрөө маркетер хүн учраас Canva-г танилцуулмаар байна. За Canva аппликейшны хувьд таны халаасанд байдаг их бэлтгэлийн хамгийн энгийн хялбар, амар хялбар хувилбар гэж нэрлэхэд болно. За Canva юугаараа онцлог вэ гэхээр хөдөлгөөн зураг, видео, за мөн бүх төрлийн зурган сошиал хэрэглээний постуудыг хийхэд бол маш амархан байдаг. Тэгээ хэн нэг үнийг хүлээж суугатаа ч юм уу кофе шоп сууж байхдаа 1-2 минутын хугацаанд ч юм уу та сурчлагын постыг бол хийждэг гэсэн. За энэ их бэлтгэл жишээ нь энэ хамгийн сүүлд хийсэн их бэлтгэлийг харахад тексттэй, хөдөлгөөн зурагтай, видеотой тухайн сурчлагын постын үндсэн агуулга болох хэдэн хувийн хэмжээр зарласан байгаа гэдэг бол шууд харагдаж байгаа. Иймэрхүү байдлаар сурчлагын постуудыг бол хийдэг байгаа. За дараачийн аппликейшнийг бол би Loom-ийг санал болгомоор байна. За энэ COVID-19 цар тахал гарчихсан байгаа энэ цаг үе ч гэсэн ер нь байнга ашиглахад бол маш хэрэгтэй аппликейшн бол яхаа аргагүй Loom байгаа. За Loom юугаар онцлог юм гэхээр та дэлгэцээ бичиж болно, камера өөрийгөө бичиж болно. За мөн эдгээр видеонуудаа ямар нэг юм PowerPoint юм уу дэлгэцэн дээр байгаа Excel sheet ч юм уу за эсвэл ямар нэг видео хийгээд хэн нэгүнд өөрийнхөө мэдээллийг хуваалцах гэж бол уг аппликейшнийг ашиглахад маш амархан байдаг байгаа. За сүүлийн үед би сонсноор багш нар энэ аппликейшнийг маш их ашиглаж оюутнуудад 10 жилийн хүүхдүүдэд бол хичээл сургуулиа энүүгээр Loom аппликейшнээр хийж байгаа юм билээ. За энэ миний хамгийн сүүлд хийсэн бусадтай хуваалцдаг сургалт мэдээлэлүүд, маркетингийн салбарын зөвлөгөө мэдээлэлүүд энд байна. Тийм болохоор та хэн нэгэн өнөр бизнесийн түнш рүү өөрийнхөө PowerPoint дээр хийсэн танилцуулга эсвэл Excel sheet дээр хийсэн тухайн компанийнхаа жилийн тайлангийн ашигын үзүүлэлтийг ч юм уу илгээлээ гэхэд таны аудио бичлэг орох учраас ойлгоход маш амархан байна гэсэн. Тэр талаараа бас энэ Loom application маш давуу талтай байдаг. За дараагийн аппликейшнийг танилцуулъя. За миний санал болгох дараагийн аппликейшн бол Blinkist-ийг санал болгомоор байна. За ялангуяа ном унших дуртай хүний хувьд болохоор Blinkist application өдөр тутмын бас хэрэгцээнд маш их хэрэгтэй санагддаг. Яагаад вэ гэхээр тухайн номын үндсэн агуулга болон товчлол нь байдаг байгаа. За дээр нь энэ номыг хэн уншвал цохилтой, аль салбарын хүмүүс уншвал дээрвэ гэдэг юм зөвлөгөө маягтайгаар энэ номууд ордог. За жишээ нь энэ ном руу орлоо гэхэд уг номыг аудиогоор сонсч болно хэдэн бүлэгтэй юм бэ те уншихад ойролцоогоор хичнээн цаг орохоор байна. За мөн тухайн ном хэн зориулагдсан гэдэг ийм мэдээлэлүүд байгаа. За энэ аудиобукийг худалдаж авч болно. За аудиобук болон бусад бүх төрлийн номууд энд бас байдаг байгаа. Бестселлер номнууд та бүхэндээс харж байна. За ингээд өөрийнхөө чиглэлийг сонгоод аль төрлийн ном уншмаар байна те. За энэ номыг жишээ харж байхад чинь ихэнд өөртөө шүүмжлэлт хандах дуртай хүн, өөрийгөө сайжруулах гэж байгаа хүн, өөртөө эргэлзээд байдаг хүн энэ номыг унших боломжтой. Ингээд 2 янзын хөлбөр байдаг. 7 хоногийн чөлөөт хөлбөр, зам төлбөрөөр ашигладаг энэ хөлбөр байгаа. Ингээд та бүхэн миний өнөөдрийн танилцуулсан эдгээр 3 аппликейшнийг ашиглаж өдөр тутмын ажил хэргийг бас илүү хөнгөвчүүлж хөтлийн явуулаарай.